Хүүхдүүдээ бүгдээрээ анаграммыг тайлъя. За анаграмм орсоор фалан, англиар фалан, за монгол бичгээр төлөвлөгөө, за төлөвлөлт гэсэн утгатайг илэрхийлж байна. Фалан гэж юу юу гэсэн утгатай үгүй. За монгол хэлний тайлбартай төлөвлөгөө гэдэг утга санааг илэрхийлдэг. Ажил үйлийг хийхээс өмнө хэрхэн гүйцэтгэх, тухай урьдчилан тогтоосон төсөв гэсэн утга санааг илэрхийлдэг юм байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань өдрийн ажлаа төлөвлөж сурья. Хичээлийн зорилгоо тодорхойлъё. Өдрийн ажлаа хийх төлөвлөн ба төлөвлөж хөвшиж сурах. Хичээлийн зорилт 1. Өдрийн ажлаа төлөвлөхийн арч тусыг танина. 2. Өдрийн ажлаа эс төлөвлөхийн гим хорыг танина. 3. Өдрийн ажлаа төлөвлөн бодож төлөвлөхөд суралцнаа. Дараа нь алхам нэгтэй танилцъя. Маш анхааралтай сонсоорой. Дараах бичлэгийг үзүүлнэ. Манай аавыг төлөвлөлт гэдгийг чи аль хэдийн мэддэг болсон байх. Аав маань нэг сургууль захилгаанчин хийдэг. Би ааваараа их бахархдаг. Тэр их чамбай хүнэлтэй. Манай гэр бүлийнхний хуучин өмсөхгүй хувцснуудыг угааж, эндүүдээд сайн дурын байгууллагад хаваачиж өгдөг. Ээж маань энэ үед их л баярлаж байгаа шиг санагддаг. Аав маань эрүүлчээрэг гоё бийтэй. Энэ нь тэр амралтын өдрөөр гэрийнхээ ойргууж мягмар ба пүрэв гарагт гар бөмбөгийн дугууланд явдагтай холбоотой гэж би боддог. Гэхдээ зарим үед аав миний уурыг хүргэдэг. Саяхны нэг явдлыг сануул. Би ангийнхаа нэг хүүтэй муудалцаад гэртээ ирэхэд тэр намайг өмөрж юу ч хэлээгүй. Харин ч тэр хүүд талархаж байгаагаа хэлээд надад хандаж "Охин минь 7 хэмжиж 1 огтол гэдэгтэй. Хүүд уурлахаасаа өмнө сайтар бодоорой" гэсэ. Уг нь тэр хүү бид хоёр үргэлж хамт хичээлдээ явдаг юм. Тэр өдөр намайг хүлээхгүйгээр явчихсан байсан. Уур хүрээд учрыг асуусанд "Би чамайг хүлээсээр олон удаа хичээлээсээ хоцорсон. Чамайг эвгүй байдалд оруулах байх гэж бодоод хичээлээсээ хоцрох болгондоо багшид янз бүрийн жалтыг хэлж аргалдаг байсан шүү. Үнэндээ чи энэ удаад л багшид хоцорсон гэж загнуулаа гэж бодож байх. Угтаа бод чи ийм бодолтой байсаар байвал үргэлж багшид загнуулахгүй яваад тань гэсэн үг үү?" гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үедээ би уур хурж байсан боловч аав яагаад тэрхүү талархаад байгааг ойлгохыг хичээд намайг ботход их л олон зүйлийг амжуулдаг мөртлөө надаас илүү завтай, тайван харагдах түүнийг хараад нэгийг ботсон л доо. За дараах алхам нэг дээр ажиллая. Асуулт 1. Төлөвлөлт тухай өөрийгөө хөгжүүлэхийн төлөө юу хийдэг вэ? 2. Төлөвлөлт тухай гэр бүлийнхээ төлөө юу хийдэг вэ? 3. Чи өөрийгөө төлөвлөлт баян оронд тавиад ямар зөв үйлдэлүүд хийдгээ бичээрэй. 4. Охин өөр тохиолдсон бэрхшээлийг даван туулахын тулд ааваас, хүүгээс ямар үлгэр авч болох вэ? Алхам 2. Өдрийн ажлаа бүгдээрээ төлөвлөж суръя. Төлөвлөхийн ач тус, төлөвлөөгүй гим хорын тухай бүгдээрээ бичсгэе. Өдрийн ажлаа төлөвлөхийн ач тус, зорилго доохор, цагийг үр дүнтэй өнгөрөх, бүтээлч байх. Өдрийн ажлаа төлөвлөхгүй гим хор, цагийг үр дүнгүй өнгөрөх, сурлагт сөргөөрнөлөх, зорилго чиглэлгүй байх. Алхам 3. Хүүхдүүдээ төлөвлөлт хийх ямар олон аргууд байдаг вэ? Үүнийг нэрлээрэй. Төлөвлөлт хийх олон арга байдаг. Хүн зорилгодоо хүрэхийн тулд жилээр, сараар, 7 хоногоор, өдрөөр ажиллаа төлөвлөдөг. Илүү үр дүнд хүрэхийн тулд өдөр бүрийн төлөвлөлт гаргах нь чухал байдаг. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээ бүгдээрээ дүгнэлцгээе. Хүн бүр өсөл мөрөөдөлтэй бөгөөд түүнийг зорилго болон тодорхойлдог. Тэр зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө гаргаж, төлөвлөлт гаргах нь үр дүнтэй. Өдөр бүрийн төлөвлөлтөндөө юуны тухай заавал хөвшүүлэх зүйлээ бичих нь чухал. Төлөвлөсөн ажлаа заавал хийх. Биелүүлж сурснаар
хариуцлагатай байх болно. Төлөвлөх нь цаг хугацаа зогсоолгож хэрэгтэй.